За hi guys. Бүхэндээ дэлхийн аварга болж байгаатай холбогдуулан Blue Lock anime Нагийн анги бүрийн хэмжээний киног ярьж өгье. Энэ кинон дээр Нагийн дотор юу болж байсан, юу бодож байсан гэх мэт зүйлсийг илүү харуулж өгсөн байдаг. Дээрээс нь Blue Lock anime-ийн 3 дахь үзэрсэн нь удахгүй гарах юм шиг байлээ. Саяхан интернетээр 3 дахь үзэрсийнхэн зургууд яваад ихсчихсэн байлээ. За тэгээд үзээ гарахын үзээгээд байжээ да. Get ready for it. Get ready 領 for 域 it. 展開 Yeah, this is it. Энэ босс Наги тэрээр хүмүүс яагаад тэгж их хичээгээд байдгийг мэдэхгүй. Бүр хичээж ч үзээгүй нөхөр байдаг ба зүгээр л тоглоод байж байхыг хүсдэг нөхөр. Тэгээд түүнийг шатан дээр тоглож байхад нь хойноос нь Рио ирж мөргөөд утас нь унахад унахаас өмнө үсэрж очоод тогтоодог. Түүнийг нь Рио харцгаад надтай цуг хөл бөмбөг тоглооч гэх Наги шуудал нөгөө баян казак байна. Мөнгө өгөөж хөл бөмбөг байтугай спортоор ч хичээлж үзээгүй л гэдэг. Рио саяны тогтоос чамд авьяас байна. Надтай цуг хөл бөмбөг тоглоо гэхэд Наги тэгж өөрийгөө ядраахгүй гэж хэлэхэд Риод Наги маш их таазагдж цуг тоглоё гэснээр түүний амьдрал оронгороо өөрчлөгдөнө. Өглөө Наги Фирүзигнийхаа дунд сэрэм босов. Тэгчгээд яагаад хүмүүс өлсдөм болоо? Өлсөхгүй бол идэх хэрэг байхгүй. Идэхгүй бол шүдэж угаахгүй. Сургууль байхгүй өдөржин тоглоом тоглоно. Амьдрах ёстой зүд юм аа гэж бодоод сургууль руугаа явна. Сургууль дээр иртэд Рио Нагийг дууддаг ба энэ бол манай үйлчлэл үзэг чимээ гэж танилцуулна. За энэ үнийг чи хаана арлаа гэсэн чи ангуучтай гардаг юм юм шүү. За тэр чи яах вэ? Рио ч нэг бүүд барьчихсан өнөөдрөөс хөл бөмбөг тоглоё л гэдэг. Тэгээд би хүссэн бүхнээ бүгдийг нүүрийн болгодог хүн гэж хэлж байтал хонх дуугарч Наги төрүүлээд яваад өглөө. Тэгээд дараа Наги дээвэр дээр байтал Рио ч Нагиг олоод ирдэг ба дахиад хөл бөмбөг тоглоцгоё л гэдэг. Нагич чи ч өстой ядаргаатай юм а гэд Рио. Чи надтай хамт дэлхийн шилдэг босхон бидний хөв тавилан гинэ. Наги яагаад хөл бөмбөг тоглосмоор байгаа гэхэд Рио өмнөх явцаа ярих ба хүссэн зүйлээ бүгдийг өөрийн болгодог. Яг хүссэн зүйл минь байгаагүй. Зөвхөн өөрийнх нь цорын ганц эрдэнэсээ олохыг хүссэн. Тэгээд дэлхийн аваргын цомыг хүсэж байна гэхэд эцэг их нь чи миний өв заасгамжаас өгч гэж зөвшөөрдөггүй. Тэгсэн Нагитай уулзаа тэр мөрөөдсөн ихэлсэн гэж ярьдаг. Тэгсэн Наги ани метрхи үзэлчтэй тэгсэж би хөл бөмбөгийн дүрмийг ч мэдэхгүй гэдрээ зүгээрээ миний хэлснээр хийхтэй болно. Намайг босс гэж дуудаарай гэдэг. Наги чи хөл бөмбөгийн гүлвч байдаггүй үстэйгээд очиход хөл бөмбөгийн гүлв нь Риог угтаж авч маваад бүр ахсагчаа гэж дуудаж муудаад Нагиж яаж вэ гэхэд чадах зүйлээ хийсэн юм гэдэг. Тэгсэн үндэсний тэмцээнд ороо язууд одуудтай пари хийж болно гэж хэлчихжээ. Одоогоор урьдчилсан шатны шүгийн 8 хүртэл явсан ч би байгаа болохоор үндэсний тэмцээн инүүхэндэл гэж Рио хэлдэг. Тэгсэн гаднаас нэг гар орж ирээд нөхөрсөг тоглолт хийхээр босчихсон. Үндэсний тэмцээнд үргэлж ордог. Да их сургуулал гин. Нөгөө хэдэн ч яагаад тийм том баг бидэнтэй тоглолтог үзээ гэтэл нөгөө имээ ирэн аавтан хийсэн юм аа гэдэг. Тэгээд үг хэлүүлсэн ба миний хүү юм чи энэ зэргийн багийг бол явчих нь үсттэй. Чиний мөрөөдлийг би эзүүлэх бяцхан бэлэг гэж хэлүүлв. Рио бидний бот нэргүүлж бууж өгөөсэй гэж хүсэж гин гэж уурлахад Наги дээр очив. Бидний дебют тоглолт авьяасаа зээзээчл гин. За тэгээд тоглохоор босоход дагийн ахсагч нь яагаад ийм сул дорой багтай тоглох ёстой? Мөрөөдлийг чин эдний хэсэг болгоод өгчихийд гэдэг. Рио ч бас яаж зүгээр ах вэ? Жижиг тарихтай чи намайг ойлгохгүй. Чи жинхэнэ гоц авьяастыг мэдэхгүйгээд тоглолт ихэлсэ. Рио ч шууд хоёрыг хууранд автаж байхдаа миний хэлснээр л хийхэд болно. Би чамайг дэсгийн шилдэг гэдгийг баталж харуулна. Чи надад итгээд зүгээр хөл бөмбөг тоглоход болно гэж бодохдоо зэрэгцсэн Наги руу дамжуулахад ахсагч Нагиг шахан тэнцвэргүй бол чи цохиж чадахгүй гэхэд Наги юу яриад байгаа асуудалгүй хөрнөгээд からのルーレットボール。 ойгоор авч эргэлттэй өшигсөн оруулдаг. Үүнийг нь Анри харж байдаг ба ер бусын хоёр тоглогч олцчихсон. Энэ хоёрыг Blue Lock дөрөв гэж хэлсэн байдаг. Манай хоёр ч араараас нь хүчирхэг багуудыг ялсан. Тэгэд нэг өдөр тэр хоёр бэлтгэл хийгээд байж байхад нь нөгөө имээр Японы хөл бөмбөгийн хорооноос захиа ирсэн гэд Риод өгөхөд Наги надад бас ирсэн гин. Риод ч нээж үзээд Японы шигшээнд орох бэлтгэлийн баазын биш үү? Том боломж байна. Энэ дээр чадвараа харуулж үндэсний шигшээд шууд орно гэд Нагиг чирээд улам их бэлтгэл хийхээр болдгоо. Тэр хоёрч бэлтгэлээ дуусаад Рио Нагиг бүр өөрөө явж байдیں۔ Тэгсэн Наги Риод чи ч сони юм а надтай байхдаа засахдаггүй юм уу гэдрээ огт үгүй харин ч үгчтэй байдаг харин чамд ямар үг гэхэд Наги
Хөл бөмбөг засахмаар ч гэсэн чамтай байх засгуутай биш эс гэдэг. За тэгээ маргааш нь тэр хоёр явж очиход мангар олон хүмүүс ирчихсэн байдаг ба бүгдээс их алдартай хүмүүс байд. Тэгээд тэр хоёрын араас манай Исаги Кира хоёр орж ирээ байж байтас гэрэл унтаж 18 хүртэлх насны 300 хүн сугалсан гэх ба Эго Жимпачи гэж өөрийгөө танилцуулдаг Японыг дэсхийн шилдэг авраг болгохоор ирсэн хүнс гэдэг. Тэгснээ Японы хөл бөмбөг дэсхийн шилдэг босхын тулд шилдэг довтлогч хэрэгтэй бөгөөд тэр довтлогчийг олохын тулд Blue Lock-ийг туршилт явуулсан гэх нь тэрэ. Бүр болоогүй гэртээ хайрлгүй эндээ бүр амьдарч бэлтгэл хийх бөгөөд өдийг хүртэлх тоглож ирсэн хөл бөмбөгийн амьдралдаа баяртай гэж хэлнэ гэх нь тэрэ. Тэгээд 299 хүнийг явж хамгийн дээр зогссон хүнс дэсхийн шилдэг довтлогч болно гэд дуусав. Үүнийг нь сонссон Рио бүр хөөрөө байж байтал Наги би харьсаа маш их юм хийх юм шиг байна гэхэд Рио Нагийг зогсон. Хоёулаа зүгээр орё гэтэл Наги хоёулаа энэ хүн хамгийн сүүлчийн хүн гэсэн штэ гэдэг. Эго үргэлж сүүзэн дэсхийн шилдэг эгоист босхгүй бол дэсхийн шилдэг довтлогч болж чадахгүй. Төсөөлөд үз. Дэсхийн аврагын финалд 2 баг хоёулаа тэгдэг. 2 дугаар үеийн сүүлчийн минутанд чи дамжуулалт аваад таалах чиг нь ганцаараа гарав. Хажуучин багийн чин хүн суул байсан ч ямар ч эргэлзэлгүй өшигзөх эгоистд ийшээ ор. Талбай дээр чи болоод өөрийн гоолоос илүү жаргаз гэж үгүй. Энэс довцогч үсттэй гэхэд Исагийн хамгийн түрүүнд хөдөлж орноо. Араас нь бүгд орж сүүлд нь энэ хоёр зүлддэг. Рио Жори ихэд Наги татгалзаж уйдгартай сонсогдож байгаа болохоор удахчгүй харихын төс болсон гэдэг. Эго миний яриа тийм уйдгартай байв уу гэхэд Наги учир нь дэсхийн аврагад хожисын гоосыг нь амархан сонсогдож байна гэхэн тэр тэгсэн Эго чи өөрийн эгогоо ойцгоогүй болостой чамшиг гоц авиаснууд гэж нэрлэгдэх нөхдүүд хар мянга бий. Тиймээс зүгээр яв гэхэд Наги ч заа гэж явах гэдэг зөрөө. Наги бол хуурамч гоц авиастан биш. Бид хоёр чадна гэдэг. Тэгсэн Эго хоёроо дэсхийд 2 гэж байхгүй гэдрээ. Тэгвэл энэ нөхөрч дэсхийн шилдэг болно. Тэр бол миний эгоос гэ. Наги юм хийсэн Рио шуудас хамаа тат Наги тоглоомноос илүү гоё амьдрал руу чамайг дагуулж явъя. Би чамайг уйдаахгүй гэд урдгоо. Наги хариуд нь эцсийн хүртэл цуг шүү. Амсас чүү гэд тэр хоёр оров. За тэгээ орсон чинь нөгөө дебют тоглолт дээр тоглодог нөхөр болон Зантэцүү бас байж байдаг. Тэгээд эгооч гарч ирэн та нарын чадварыг дугаараар ирэмбэлсэн. Хувцсны хажуу талын тоо бол тэр ранг. Тэгсэн Наги 251, Рио 250 байдаг. Тэгсэн энэ өрөөнд хамгийн өндөр рангтай Зантэцүү байдаг. Ранг нь тоглолт болсон бэлтгэлийн үр дүнгээр өөрчлөгдөх бөгөөд топ 5 тоглогч нь 6 сарын дараа болох 20 хүртэлх дэсхийн аврагын довцогчоор орно гэж хэлдэг. Үр болоогүй. Blue Lock-оос хасагдсан нь эзэж Японы шигшэд орж чадахгүй гэдгээ. За тэгснээ тэд нарын эвог шалгахын тулд муур хоцгон тоглолдог. Цаг нь 136 секунд. Бөмбөгт оногдсон нь муур болж хамгийн сүүлд муур болсон хүн хасагдана гэж цаг явлаа. Хамгийн ихэнд муур болсон хүн манай хоёртой тоглосон нөхөр л болдог. Манай хоёрыг салгана гэж зохиход Рио бусдаж таардаг. Тэгсэн гинэ Зантэцүү гарч ирсний бөмбөгийг нөөрөө бузаагаад аваа явчихдээ. Тэгснээ би язаа энтер гэдэг юм чи. Нөгөө хэд нь шүр гайхаа. Муур болсон нь язагдана гэсэн мэдтэй. Дөрмэж мэдхгүй юм штэ. Тэнэг хоогүй л гэ Зантэцүү. Тэнэг гэсэн өөрөө тэнэг байдин гэд өшгөлгөд Риоч бусдаж анханасаа Рио биш Нагиг өнөсөн байж таардаг. Наги би одоо муур үсттэй хинч байсан болсон үсттэй гэснээ энэ чигээрээ юу ч хийхгүй байсаар би харин гин тэрэ Рио чи ч ёстой толгойн өвч юм да гэд бөмбөгийг нь авдаг. Наги ч тэгхийг нь мэдэж байзаа. Рио тэгсэн албаар тэднийг нөгөө булсан руу зүхтаалгах гэж хан руу өшигсөн бөмбөгч буцаад ирэхэд нь нэгийг нь он гэд өшгөлөхөд Зантэцүү оногдноо. Зантэцүү ч цаг дуусахын алдад өшгөлөх гэж байснаа болон нэгийг нь он гэд хан руу өшгөлдөг. Тэгсэн тэрэнд нь Наги бөмбөгийг нь тогтоо Рио харьцхал би базар нь амлсан мэддэг гэд өшгөлөхөд 一緒にいるって。余計なЗантэцүү бусдад нөгөө нөхөр оногдсноор цаг дуусаж энэ нөхөр хасагдахаар болдог. Дараа нь эхний сонгуульд шалгаруулалт болох ба 5 багийг хооронд нь тоглуулж топ 2 баг нь 2 дахь сонгуульд шалгаруулалтанд орно. Үлдсэн 3 нь хасагдана. Гэхдээ хасагдах багийн хамгийн их оноо авсан нэг тоглогч нь цааш явах хэрэгтэй. Мөн гоолын бонус гэх юм бийс гэж хэлдэг. Тэр хоёр тим V багт орсон бөгөөд хамгийн ихэнд тим Y буюу Nico энэ хоёрын багтай тоглохоор болдог. За тэгээд тоглолт ихсэд Рио автал V багийн адил бүгд л оноо авахгүй
гэж өөрсдийн хүн байна уу хамаагүй буцааж бүгдээс бие оруулна гэж байзаа. Тэгтэл Нико дээр бөмбөг ирэн Нико азбаар хойно харж зогсон бөмбөг ирэхийг хүлээж байсан байж таардаг. Рио шуудаас гулсан орон Никогоос бөмбөгийг нь автаад зөрүүзээ Занти цүү бөмбөгийг нь авч байд юм да. Бүр бозоогүй гооз оруулсан 1-0 болдгоо. Энэ оронд Наги би хаах уу гэд хаазах штээр очихсон л явж байдаг. Дараа нь Рио Занти цүү хоёрч ээлжсэн оруулснаар 5-0 болсноо. Мань Наги бүр тухасчихсан дүүжин оршгэр байна гэж авсан. Рио шуудаас уцаа буцааж аммаар байна уу гэд Мань Наги мэдээж ихэд Рио. Тэгвэл 3 гол оруулс гэдэг. 3 гол оруулснаар уцаа буцааж авах боломжтой юм бизээ. Тэгсэн Наги ч утасныхаа төлөө юу л бол юу хийн. Шуудаас гүйж өгнө. Рио ч Нагийг харан дамжуулдаг. Тэгтэл Нико Занти цүү хоёр ирчтэй. Наги ч уцаа авчих хус тоглоно гэж бодоо. Унаж татан оруулдаг. За дараа Наги усанд орох ба Нагигийн ямар ч төвөггүй усанд орох аргаа танилцуулдаг. Бүх бие хөөсрүүлээд бүхэлдэн зайлшгүй бодлоо. Наги ч хөвөөд байж байтас хажууд нь Занти цүү шүдээ угааж байдیں۔ Тэгсэн Занти цүүгийн гэр бүлийн ураа арга хэмжээгээ мартсан ч шүдээ угаахаа бүү март гэсэн ураа тайд байдаг. Учир нь тэдний эцэг ихийн шүдний эмчил юм гэнэ. Тэгсэн Наги тэгвэл танайх ч ухаантай хүмүүс байх нэ гэтэл Занти цүү тийм ээ надаас бусдын гэдэг Наги. Тэгвэл чамайг тэнэг өсгөж гисэн юм уу гэхэд үгүй. Жинхэнэ ухаалаг хүмүүс тэнэг хүнийг тэнэг гэж хэлдэггүй юм гэж. Занти цүг багт нь эргэн тойрных нь үргэлжлэл доогоолдог байж. Тэгсэн Занти цүг нь хурдан гүйдгийг мэдээд спортын хүн босохоор шийдсэн нь энэ байжээ. Эсхий түлэн зөвшөөрөгдсөн тэнэг босохын тулдас гэдэг. Энэс түүний мөрөөдөл байлаа. Наги нэг л дог байна шүү гэж. Занти цүг зөрүүлээ чи ягаа үл бөмбөг тоглох гэхэд Наги би Риог дагаад ирсэн. Чам шиг мөрөөдөл энэ төр байхгүй гэхэд Занти цүг хүний юунд нь болоод ихэд Наги мэдхгүй зүгээр л над чиг ядаргаатай хүнийг анх удаа сонирхсон босхоор гэдэг. Бодох дургүй боц Риогийн эснэр хийгээд үзүүл яадیں۔ Рио толгойтой шүү гэж хэлдэг. Занти цүг чи итгэж байвал би нэг итгээд үзье гэх нь тэрэ. За дараа нь V багийн эсрэг W баг 4-1 байдаг ба нөгөө Ванима ах дүүсийн баг. Риоч бөмбөг авах Занти цүү юу чаддгаа үзүүл Рио гэд гүхэд Риоч ингээд тоглолтыг шийдгээд хайдаг. Занти цүү ч аавн дотроо доогсуулж гүйж байсан өдрүүд хий хосон өдрүүд биш байж магад. Намайг дог гэж хэлсэн нөхөр болон намайг хамгийн сайнаар ашиглаж чадах нөхөртөө зүйл огч хөгжстэй юм а гэж зохиход Ванима ах дүүс хаана хаасан бөмбөг Наги дээрж ирж Нагиж хөнгөө хэмжиж оруулснаар яздаг. За дараа нь X баг. Риоч X баг тийм ч сайн биш юм байна гэд Наги руу дамжуулахад баруун тасалж явдаг. Рио Занти цүү хоёр шахах гээд ирэхэд үүнийг нь баруун ашигласан дундуур ногцом хур даван гарав. Риоч энэ ч энгийний хувийн ачаасан тоглогч биш байна гэхдээ зэрэгцэн баруунч зохиж оруулдаг. Дараа нь Риоч дамжуулсан Наги зохиж оруулж 4-1 болсноо. Баруунч Наги ийм гол оруулаа гоё байд юм уу гэхэд Наги гоё хэсэг нь хамаагүй гол гэхэд бараа. Чиний гол бол эзэндээ удирдуулж байгаа боозын гол. Чи бол ганцаар амьдарч чадахгүй шимэгч гэж хэлээд яваад өгдөг. Дараа нь бараа дахин бөмбөгийг аван сонсож бай боозгүй. Эсхийн шилдэг давцагч үхцээ ганцаараа байдгийг гэж цохин оруулдаг. Тэгснээр энэ нэгэнд удирдуулж байснаас үхсэн дээрээс гэдэг. Наги дотроо боозоо би юу гэж бодтол Рио битгий тоо. Одоо нэг оруулаад дуусгахыг гэхэд Наги шууд л урагшин гүхэд Рио дамжуулдаг. Тэгэхэд Наги шууд өсгийгөөрөө тогтоо. Тэгсэн ч өдөртэй байна уу гэхэд бараа шууд гараараа шахад Наги зөрүүлээд гараараа шахан чиний хаанчсаас боол дунзаа гэж цохин оруулснаар цаг дуусаж V баг хождгоо. Бараач Нагигийн мундаг эгоист гэдгийг мэдээд дараагийн удаа өөрийнхөө боол болгоно гэсээр л явдаг. За тэгэд хоолны газарт нөгөө Z багийн Kwon ирээд тохиролцох гээд байж байдаг. Нагиж Kwon-ыг хараад яагаад ингэж их хичээгээд байгаа юм болоо гэхдээ зэрэгцэн тэр гуравч зөвшөөрдөггүй. Тэгээ явж байтас Наги хичээгээд чи язахгүй гэхээр сул дороочууд чи ядаргаатай юм а. Би байсан бол болчихгүй юу гэснээр Риогоос язагдсан ч хөл бөмбөг хөгжилтэй юу гэхэд Исаги ирэн хөл бөмбөгийг бүү бас гинэ. Наги Исагиг санан Риоч хинбэ ихэд Z багийн Исагийн Йоичи чамайг язах хүн байна гэдэг. За тэгээд тоглолт хийхсгийн өмнөх Наги дотроо энд ирснээсээ хойш нэг сонирн байна. Яагаад ингэж их хичээгээд байна гэж боддог. За тэгээд V багийн эсрэг Z баг тоглоход бизэн босоход Рио хамгийн хүчирхэг багийг хамгийн суг баг язна гэж бодсон юм бах та. Гэтэ бүр 10 цаа байх чинь гээд Kwon-ыг харан манайх язбал тэр гоозороо нэгт орох учраас амьд үлдэх нээд гэж шууд ойлгодог. V баг бөмбөгөөж гаргаж Рио аваад явах Бачира Исагийн хоёр ирэхэд
Хажуу тийш Зантэцүү рүү хаядаг. Зантэцүүч бөмбөгөө тууж явсан хүү ирэхээр Наги руу дамжуулсан. Тэгсэн Игакүрийн мөргөн тасалдیں۔ Наги бүгдээс аргаа барахын эднэрийн хувьд хөл бөмбөг гэж юу болоо? Мөрөөдөл үү? Амьдрал зуу гэж бодож байхад Зибагийн Бачира дамжуулсан Гагамаруу мөрөхөд чон ондгоо. Саяныхыг нь Рио арчхад Наги саяныхыг оролдоод үзийгээ дамжуулахад Наги миний хувьд хөл бөмбөг юу вэ? Риогийн дагалтан эсвэл цаг нөхцөгч. Ёстой мэдэх юм азаг гэд 全然わかんないよ。гэж оруулснаа амархан юм биш. Яагаад ийм юм алддаг байна гэхэн дээр дараа нь Зибагийнхан ч довтож Кунигами аван явж байтал Рио ирэн чи цохох хүрээндээ ороогүй үстэй гэж таслан авч явдаг. Тэгээд Рио дахиад л урагш Наги руу дамжуулдаг. Наги довтцогч Гоз гэж юу юм? Язхан тийм чухал зүйл үү? Юм бодох нь ядаргаатайч бодогдчиход байх юм гэсээр цохин оруулдаг. Оруулцгаад одоогийн би яасчгүй өөр байна гэж бодно. Зибагийнхан ч довтолж Исаги Чигири рүү дамжуулахад Зантэцүү Чигирийг эзүүрхэн авч Рио руу хаядаг. Зибагийнхан ч Наги руу хаях нь гэж болгоомжлж байхад Рио буцаагаад Зантэцүү рүү дамжуулсан. Зантэцүү ч цохиж оруулдаг. Зибагийнхан ч барыг айсидийн буугаад өчгсөн байсаа. Наги язгаагүй юм шиг гэж бодтол Бачира бүр хөөрчихсөн. Өвчтөй болоод ирлээ гэхэн дэр тэгснээ тэр гуравч ёстой сайн юм аа. Бүр хөөрчихсөө гэхэд Исаги 3-0 болчихсон штэ. Бид айсидийн гэхийн завдасгүй Бачира айхад байгаа юм уу Исаги гэснээ. Бидний голс яалтчгүй суперийн. Тэгвэл бид ч бас супер байхад болно гэд Исагид хаян урагш гүйзээ. Исаги ч зөрүүлээд хаяхан Бачира тэднээс гол бузааж чадвал хязгаараад авсан гэсэн үг үстэй. Миний доторх мангас хэлж байна. Ийм нөхцөлд айх биш догцох хэрэгтэй гэж Бачираач гэж Рио хууран Зантэцүү ирэхэд гэж бас хууран ард нь 3 хамгаалагч байхад Бачира угаасаа дэлхийн шилдэг болох гэж энд байгаа. Та нарыг язахгүй бол тийм төвшний довцогч гэсэн үг гээд гэж 3-ыг хуран хаалгачийг хэмжиж оруулдаг. Оруулцгаад миний супер голыг харсан уу? Хөгжилтэй болж ирж байгаа үстэй гэхэн тэр Наги хөгжилтэй гэж ёстой бодож байгаагүй л гэж бодно. Зибагийнхан ч сэргээд ирлээ. Үүнийг харсан Рио юундаа хөрөөд байгаа? Саяхны хүртэл үхвэд байж байсан байж гэд бөмбөгөө гаргадаг. Исагич Райчиг Рио дээр авгээд чиний биеийн хүчээр Риог хавчиж чадна гэхэд Райчиж дуртай дургүй авахар болдог. Наги магадгүй эдгээр хариултыг нь мэдэж байгаа байх. Хазаад байгаа шалтгааныг нэгэ цогтол Игакүрийн нүрээрээ хамгаалдаг. Кунигами ч бөмбөгөө туун явж байхад цогтөг газар нь хол байсан ч Исаги битгий супер баатар болно гэсэн мэдтэй гэж ойрцоход гэж Кунигами зөвхөн оруулдаг. Дараа нь Гагамаруу чойгоороо цохоход орхын даван дээр Зантэцүү хамгаалсан Исаги дээр бөмбөг ирэхэд Исаги ч нэгийг хураад удалгүй авчихдаг. Наги Блузог цугласан довцогч нарын эгог мэдмээр байна гэж бодно. Энэ оронд Андри эго хоёр тоглолтыг нь үзэж байдаг ба эго язагдах үхэл амьдрал тэрхүү зураасыг давсан үед довцогч нар сэрэгдэг. Үүнийг харахыг хүссэн гэд Андригаас сэргэлт гэж юу болохыг мэдгүй л гэж асуудаг. Андри энгийнээр юр бусын болохыг хэлдэг үсттэй. Яг супер сэн шиг гэхэд эго үгүй огтоор наадах чи амжилтыг хизээч амталж байгаагүй хүний тэнэг зүрзэл байна гэдгийг тэгснэ. Сэргэлт гэдэг нь хоримтлагдсан бодол болон туршлагаас бий болсон онсон таавар. Маш олон хаздаа болон бүтэцгүүдийн дараа заавал язгах ёстой нөхцөл бий болох үед бутархай байсан хэсгүүд нэг газар цугларах үед шинэ эго бий болдог. Товчхондоо өөрийгөө хэн болохыг мэдэх гэж тайлбарласан. Наги Исагид яагаад зөхөөгүй чи ч үр дүнгүй юм аа ингэж яагаад бууж өгөхгүй байгаа юу ч хамайг ингэж их хөдөлгөөд байгаа юм гэхэд Исаги амаа тат гоц авьяастангой одоо хамгийн гоё дээрээ байна гэх Наги ч ууралчихсаа гэж боддог. Энэ үеэр Чигирич бөмбөгөө авах үед Зантэцүү авахар ирлээ. Чигирич урагш нь бөмбөгөө хаяж Зантэцүүг эзүүрхэн гол оруулснаар 3-3 боллоо. Рио энд язагдахгүй шүү. Наги бид хоёр хамгийн шилдэг нь гээд гаргахтал Райчи ирэн язагдахаас тэгж их айгаа юу.
Анхны язагдцыг чи амсуулаад өгье гэхэд Рио. Наги бит хоёр язагдана гэж юу гэж сонин царайсахад Наги. Рио бас тийм царай гаргаж байна гэд наашаа өг гэд гүйдгээ. Рио чаяхад Наги дотроо би дахиад хичээх гээд байна. Анх удаага язагдах нэг эдүү ядаргаатай нөхдүүд гэж бодсон чинь дог харагдсан болохоор гиснээ Риод би оролдоод үзьгээд бөмбөгөө аван явсаа. Бодлоос нь өмнө би энэ хөдөлчгөөд байнс гэж бодсон нэгийг хуран би хөдөлсгөөс өмнө зүрх хурдан зохилж ийнгээд хажуу тийш зан тэцүү рүү хайдаг. Зан тэцүүч буцаага гоз руу хаяхад Наги энэ сониуч занг мэдмээр байна. Хөд бөмбөгд өөрийгөө шалгахмаар байна гэсээр サッカーで俺を試したい сохиж оруулснаар 4-3 болдгоо. Наги ч оруулцгаад Риод хөд бөмбөгч хөгжилтэй юм а дахиад хэдийг хийх үү гэх нь тэрэ. Нөгөө тал Зибагийн Райчи 15 минутанд комбек хийгээ ялахгүй бол дуусаа. Үгцээ дээр та нар довцогч үздэй гэн. Риоч Наги дахиад нэгийг оруулчихвал манайх ялсан гэдэг. Дараа нь чигээрийч урагш нь явууч заантай зүг изүүрхэж байхад Наги ирэн авах гэхэд Исаги бинэн байна гоц авьяастангой. Аммаар өвөл эндээс авуз гэдэг. Наги дотроо энэ саяныхаас төсөөр байна гэж боддог. Исаги чигээрийд буцаагаад хаян чигээрий цохоход хаазгчийн хуруу нүрснээр шон онох нь тэрэ. Гараад ирсэн бөмбөгийн Гагамаро дахин цохоход Рио хааш таардаг. Араас нь Кунигами цохиж оруулснаар 4-4 болж тэнцсэн. Наги энэ бол бүх чадсаараа тоглогчдын хазуухан орчин. Энэс хөд бөмбөг. Ийм үед гол оруулаад ямар гоё мэдрэмж авах болоо гэж боддог. Энэ үеэр ч зан тэцүү аваа шуудал Наги руу дамжуулдаг. Тэгсэн тэр үед нь Исаги Наги дээр ирж хамгаалж байдаг. Нагиш дотроо баруун нараа авах уу зүүн дээрээ авах уу гэж байгаад зүгээр л оролдоод үзьгээд хариу үйлдэлдээ даадах нь уруугаараа тогтоон урагш нь гарч би ч сайн юм а. Ингэж хүртэж чаддсан байш. Ястай гоё вэ гэхдээ зэрэгцсэн. Эцсийн мөчөд Куо Нагийг унгааснаар улаан авч талбайг орхиноо. Орхихоос өмнө заавал яз эсгийн шилдэг болох нь би юм чин гэхэд Исаги мэдээж би язнас гэдэг. Наги би ч сайн юм а. Төсөөлчж байгаагүй зүйлүүд араасаа гарч ирсээр байна. Сонин чиглэл гоё байна. Өөрчлөгдөж байгаагаа мэдэрч чинь үүний цаана юу үлээж байгаа удаа хариуцтыг нь мэдмээр байна гэж бодноо. Ви багийнхан бөмбөгөө дамжуулж цагаа барих хэд Рио тэрид эд нартай тэнцэх нь хожигдсантай язгаагүй л гин. За тэгээд Риоч бөмбөгний ард ирэн цохоход Наги биш өөрөө зогсон байд. Ви багийн хаалгач хааж хаасан бөмбөгийг нь зан тэцүү цохоход Райчи биеэрээ хамгаалдаг. Тэгсэн зүйлд нь Наги дээр бөмбөг ирэхэд Ви багийн 3 хүн хамгаалахад Наги гэж Гагамаро хамгаалсан Исаги дээр бөмбөг ирсэн. Исагич бүхнийг харан сүүлийн боломжийг ашигласан довтолсон. Исагич Бачира Чигири хоёрын чадварыг нэгээр нь ашиглуулж өөрөө Чигирийг өгөөш болгон суулгарч Кунигами тайдаг. Наги хамгийн аюултай нөхөр энд эзтэй гэсээр гүөхөд хажуугаас Бачира гол руу дамжуулдаг. Бачира ч Исаги руу дамжуулсан байх ба тэрийг Наги бас мэддээд ирдэг. Тэгээд Исаги төрөөж бөмбөгөнд хүрэгч Исагийг цохохоос өмнө заавал тогтоодгийг нь мэдээд тэр үед булаана гэж боддог. Тэгээд дахин нэг сөрөг довтолж өөрөө оруулсан. Чамайг би бүхэлдэн зайлсхих болно гэд зайлгэж байтал Исаги сүүлчийн хэсгээ озон нэр цохиж оруулдаг. Наги ийсэ яасчгүй гэрэл салсан дахин төрөх мөч байсан гэж бодоод өмнөө очиж аван бодож цаг байна гэдэг цаг дуусчихдаг. Наги арилчихсан. Эний уур амьсгал дуусчихсан. Би дахин төрөх байтал миний уурлуулсан чадсан болсон. Уур амьсгал бүгдийг нь Исаги булаачихсан гэж бодсон. Тэгснэ. Жинхнээсээ тоглож язагдах нь ингэж мэдрэгдэг байх нь гинэ. За тэгээ дараа нэгдүгээр сонгон шалгаруулаас дуусаж хоёрдугаар сонгон шалгаруулаас тэгсэх гэж байлаа. Эгоч Нагийг харан манай гоц авьяастай эгогоос хэрэгсэн юм шиг байна гэдэг. Тэгээд хоёрдугаар сонгон шалгаруулалтын хоёр дахь үе нь 3-аараа баг босох байдаг. Нагич нэгдүгээр үеэд авчхаа байж өдөд Рио бас даваа түрээд ирдэг. Рио ч дараагийн үе нь 3 зам юм байна шүү. Энийг авах гэхэд Наги нэг бодсон хүн байна тэгснээ бас дотроо эсвэл уурцах болов гэж бас бодоод байгаамаа. За яг үүний дараа Исаги араас нь Бачира орж ирсэн. Ихтэл Наги шууд очин Исагиг багтаа урьдаг. Риоч энэ нөхөр юм уу гэхэд Наги
Тийм. Учир нь өмнөх тоглолтод хамгийн мундаг байсан нь тэр түүнтэй хамт тоглож үзмээр байна. Исаги үгүй би Бачиратай зуг ганцаараа орж чадахгүй нэхэд Наги. Тэгвэл би танад орё гэхэн тэр Рёд шууд сонирн болсон. Юу яриад байгаа юм бэ? Наттай хамтран үзтээ юу бодоод байгаа? Би яах юм гэхэд Наги дотроо битгий тийм царай гаргацгаа гэж бодсон. Чи надад төв юм зааж өгсөн. Хоёулаа дэлхийн шилдэг босох байсан ч хоёулаа язагцсан. Хоёулаа хамгийн сайн байгаагүй би чамтай байх дуртай. Гэхдээ чиний харуулсан дэлхийн шилдэг босох мөрөөдөл тэр үед дууссан. Би түүнтэй тоглож үзмээр байна гэд дотроо энэ нь хоёулаа дэлхийн шилдэг босох төлөвлөсөн. Би хичээгээд үзмээр байна гэдэг. Яа юу чи чаддаггүй. Хүснээ хийв гэхэн дэр Наги намайг сонг эгоист гэж бодон Исаги зөвшөөрдөг. Ингээд тэр гурав нэг баг болон цааш явлаа. Наги явахдаа удахгүй уулзсан ирээ. Нөгөө тавд нь үзэж байз гэдэг. Бачираа шууд тэр жоохон гонигтай харагдсан. Чи хүүтэн сэтгэлтэй төрөлсөн хөө гэхэд Наги түүнтэй дахин уулзсанаа гэж бодон эгоогоо дагах нь зүг бидтэй. Бүзүүсок гэж иймээс газар эзтэй гэдэг. Наги болохоор одоогийн хоёулаа хангалттай сайн биш. Өөрчлөгдөд хүчтэй болоо дахиад уулзсан гэж бодсон байдаг. Нөгөө тал дээр өдөг хүртэл хүссэн бүхний өөрийн болгож ирсэн ч Нагигээс ганцхан өөрийн болгож чадаагүй зүйл байдаг. Тэгсэн Рио тэр үед анзаарчихсан байж үл бөмбөг татагдж хөөрч өөрийнхөө авьяасыг мэдж байхыг нь тэгээд Исагиж язагдаад хэцүү байгааг нь хараад баярлаж байсан байдаг. Гэтэ Нагиг өөрчилсөн нь Исаги гэдгийг мэдэж байсан. Тэгээд өөртөө шудраг хандвал Нагигийн хажууд байх ирэхгүй санагдсан учраас сэтгэл үдсөө нуусан байж таардаг. Нагигийн түүнтэй хамт хөл бөмбөг тоглож үзмээр байна гэж хүүхдийн гялцах нүдээр хэлж өөрчлөгдөж урагш тэмүүлж байгааг нь харсан Рио. Тэгээ Наги явцгаа тэр мөрөөдсөнхөө нөгөө талд уулзцгаая гэж хэлж чадаагүй байсан байдаг. Ирүү хэлчихвэл дахиж буцаад ирэхгүй гэж бодсон учраас тэр мөрөөдсөн юу ч үгүй замхраа азах болох юм шиг санагдаж айж ганцаардаж зуд ороогоо мэдэрч хүн өөрчлөгдөх нь ийм харгас гэдгийг огт мэдээгүй л гэж бодно. Мөрөөж явсан тэр Рини багтаа тоглож байдаг ба Наги Ринийг бүх тазаараа 100-аас 200 өнөө гэж бодохдоо зэрэгцэг. Энд зохиж оруулдаг Наги Исагитай хамтарсан ч язагчихсаас гэж боддог. Рин дээр идэж Бачираг сонгон Бачираа явахдаа чамайг хүлээхгүй шүү. Намайг хүсэж байвал булаас гэдэг. Наги нөхцөл байдал их муу дараагийнх дээр хожигдвол дуусах байсан ч яагаад ч юм гоё байлаа. Өөрийнхөө өөрчлөгдөж байгааг мэдэж байлаа. Одоо хармааргүй байна. Дахиад тоглосмоор байна. Илүү хүчтэй болмоор байна. Blue Lock ирээгүй бол ийм болно гэж огт мэдэхгүй байж чамтай уулзаагүй бол шинэ өөрийгөө олохгүй байж Рио дахиад уулзахаараа хэлмээр байгаа юм зөндөө байна. Өөрчлөгдөх нь ингэж их догдсуулна гэж мэдсэнгүй л гэж боддог. Дараа нь Наги Исаги хоёр баруутад тоглож тэднийг хожсноор барууг авч цааш явлаа. Тэгээд Наги Риотой усанд орж явахдаа таарна. Нагич юм гэхэд Рио хоёулаа одоо дайснууд намайг сонгоогүй чамайг бутны иргэнс гэд дараа нь тэр хоёр хоорондоо тоглохоор болдог. Тэгээд тоглож Наги тэрийг хожиж чигээрийг бузаадгаа. Чигээрийг бузаасан тэрийг дараа нь Рини багтай Бачирагийн төлөө ахин тоглож хамгийн сүүлд нь Наз дутаж дахин хожигдсноор Рин Исагиг авч цааш шалгарч дараа нь үлдсэн эдэн ч хүнээ бузаа эхнээсээ шалгарч эхэлдэг. За тэгээд удалгүй эго гарч ирэн төлөвлөгөө өөрчлөгдөөд Японы хөл бөмбөг Blue Lock-ыг хаах гээд байхаар нь тэднийг тулаан дуудчихсан. Тийм учраас дараагийн сонгон шалгаруулаад 3-7 хоногийн дараа Blue Lock-ийн оршихуйн төлөө Японы шигшээ багтаа тоглосон гэдэг. За тэгээд тоглолтын өдөр ирж эго дэлхийн та нарыг мэдэхгүй энэ 90 минутанд хувь тавилангаа өөрсдийн эго өнөөдөр дэлхийд харуулал гэдэг. Тэгээд Наги яваад гарах гэж байтал Рио дуудан бэзээ өгснөө
Үзүүсээ дүүгээрээ гоц авьяаста минь хүсэж байгаараа айз гэж хэлдэг. Наагич талбай дээр гарч ирэн энэ бол тайз өв тавьсангаа өөрчлөх бидний ихсэл. Харж байгаараа Рео. Миний доторх газ, миний эго. はじめまして日本。俺が凪清志郎だ。 Гэт дуустгаа. За та бүхэн энэхүү тоглолтыг нь үзэхийг хүсвэл манай YouTube сувг дээр байгаа шүү. Танилцахад таатай байна Япон гэд эхэлж байгаа. Сонноос мань наги ойрд хүнтэй яриаггүй, муу ээж магадгүй. Гэтэ хүмүүс ядаргаатай юм чин тэжээвэр амтаа авъя гэд цэцгийн дэлгүүр орсноо хамгийн ядаргаагүйг нөгөөж гих нь тэрэ. Нөгөө үнэн чи наагид кактус өгөөд наагид хэрийгээ чоки гэж нэрлэдэг. Наги чокитойгоо сайн ярина. Тэгээд бүлүү зогт орохоос өмнө Риогийн үсчсэгчд Чокигоо үлдээсэн байдаг. 行ってきます。ピース。